За амрын ерийн үзэгчтэй. За сэтгүүлч хот миний би энэ дугаараар Монгол улсын тамхины хяналтын бодлого. За үндэстэн намсан тамхи үйлдвэрлэгчид одоо манайд хэрхэн нөлөөлж байгаа. За Монгол улсад одоо тамхи таталт хэр зэрэг байгаа талаар бол тодорхой судалгаа хийснийг та бүхэнд хүргэе гэж дугаараар бэлтлээ. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо халдвар тус өвчтний эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа гэдэг энийг бол шат тараасан 4 судалгаа хийсэн байж байгаа. За энэ судалгаагаар Монголын хүн амын 27.1% нь тамхи татдаг гэсэн ийм судалгаа гарсан байна. За энэ дотор насанд хүрсэн 2 эрэгтэй хүний нэг нь тамхи татдаг. За 20 эмэгтэйчүүдийн нэг нь татдаг гэсэн ийм судалгааны дүн гарсан. Энэ бол одоо Монголын насанд хүрсэн эрэгтэйчүүд нь 50% бол маш өндөр ийм тоо гарсан байж байгаа. За үүнтэй үүдэлтэйгээр энэ бол тамхи бол бас өөрөө никотинтой хортой. За үүнтэй үүдэлтэйгээр эдийн засгийн ямар их хохирол одоо улс оронд учирдаг байд. Энэ ард иргэдийн эрүүл мэндийн бас эрүүл мэнд эмчлэх одоо эдгэх өөр зөвлөгөө өгөх за ингээд өөр бус дэмжлэгийн зардалтай холбоотой зардал нь одоо бас их томтоо гарсан байна. Энэ бол одоо 660 гаруй тэрбум төгрөгийн зардал гарсан гэж. Тэр ийм их тооны одоо эдийн засгийн хохирлыг бид нар бас амсдаг байна. За Монгол дахь тамхины хяналтын өнөөгийн бодлого гэдэг дотор бол одоо Монгол бол тамхины хяналтын хууль гарсан байж байгаа. За энэ хуулийн дагуу бол одоо Монголд тамхи татахгүй газруудад байна. Энэ зааж өгсөн байна. За ямар газрууд байна гэхээр бол одоо эрүүл мэндийн газрууд уу байгууллагууд уу эмнэлэг. За боловсролын байгууллага уу одоо ингээд сургууль. За мэдээж хэрэг цэцэрлэг орно тий. За тэгээд ихтэй сургуулиуд. За засгийн газрын одоо байрууд. За нийтийн тээврийн хэрэгсэлгээд. За ийм газруудад бол одоо тамхи татахыг бол одоо хоригдсон. Ийм одоо хууль одоо Монгол улсад өнөөдөр бол хэрэгжиж байна. За олон нийтийн газар тамхи татахыг одоо хоригдсон ийм хууль байгаа боловч ер нь сүүлд одоо 2015 онд гарсан одоо нэмэлт өөрчлөлт орсноор за ер нь олон нийтийн газар гэж энэ бол одоо янз бүрийн одоо паб, ресторан одоо ийм одоо бильярдын газар гэдэг газарт бол 300 м²-аас том толгойтой газарт бол тамхи татах өрөө бий болгоно гэж. За ингэснээрээ бол одоо бас юу гэдэг өнөөдөр бол ингээд монголчууд одоо өөрөө тамхи татахгүй ч гэсэн даван тамхи авах байдал бол үргэлжлсээр байна. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар тамхи таталтаас үүдэлтэйгээр нас барсан хүний тоо бол жилд одоо нас барсан хүний тоо бол дэлхийд даяар бол 8 сая. За яг Монголын одоо Монгол гаргасан судалгаагаар бол энэ тоо бол 2600 хүн ирж байгаа. Ингээд энэ арай дэндүү одоо өндөр тоо юм биш үү. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхины хяналтын суурь конвенц. За энд бол одоо Монгол улс бол нэгдсэн байгаа. 2003 онд бол энд нэгдсэн. За 2005 онд Монгол улс бол тамхины хяналтын одоо хуулиа баталсан. За энэ хууль 2005 онд энэ хууль гарснаас хойш энэ хууль бол одоо 4 удаа бас энэ хуулинд нэмэлт өөрчлөлт орсон байж байгаа. За 2012 онд хуулинд нэмэлт өөрчлөлт орсон. 2015 онд, 2019 онд гэдэг. За 2012 онд орсон одоо хуулинд бас нэлээд дэвшил гарсан гэж ярьдаг. Энэ болохоор юу вэ гэхээр энэ олон нийтийн газруудад тамхи татахыг хоригдсан ийм заалт орж ирсэн. Энэ бол одоо нийтийн тээврийн газар, олон онгоцны буудал, галт иргэний буудал, одоо нийтийн тээврийн одоо үйлчлэгээ одоо автобус бус гэдэг ийм газрууд орсон. Дам тамхиталтаас ард иргэдийг өрссөн сэргийлсэн ийм маш сайн дэвшилтэй заалт орж ирсэн. За энэ заалт орж ирсэн. За гэтэл одоо ер нь бол 2012 оноос хойш гэх юм уу. Ер нь бол энэ хуулиас хойш гэхээр ер нь бол энэ үндэстэн дамсан тамхи үйлдвэрлэгчд бол за Монголд бол лоббигаа идэвхжүүлсэн гэж одоо харагдаж байгаа. За энэ яаж харагдаж байгаа гэхээр 2015 оны одоо тамхины хяналтын бас хуулийн нэмэлт өөрчлөлт оруулсан. За энэ хуулинд ямар одоо өөрчлөлт орсон бэ гэхээр энэ хуулийн одоо энэ өөрчлөлтийг гол барьж авсан өмнө юу хинбэ гэхээр арчсан намын одоо ерөнхий дамжлагаар ажиллаж байсан, бүлгийн дараагаар ажиллаж байсан Дондгийн Эрдэнэт гэх гишүүн бол одоо энийг л өргөн байр санаачилж, дэмжиж одоо энэ өөр одоо бүлгээрээ дэмжүүлж батлуулсан байгаа. За энэ ямар одоо тийм ухарсан юм заалт орсон бэ гэвэл олон нийтийн газар тамхи татахыг огт хоригдсан байсан заалтыг бол авч хаяад за энэ олон нийтийн байгууллагууд дотор олон нийтийн байгууллага тохиолдол одоо ийм олон нийтийн үйлчлэгээний газруудад томоохон талбайтай газруудад
бүгдэнд нь тамхины тусгай өрөө, тамхи татах тусгай өрөө бий болох ийм заалт оруулсан. За ингэснээр бол одоо энэ хуулинд бол том одоо юу гэдэг нь хуулийн одоо энэ бодлого хэрэгжилтэнд маш том ухрал гарсан. За энэ дээр бол одоо зөвхөн одоо юу гэдэг энэ Эрдэнэт гишүүн биш. За энэ Эрдэнэт гишүүнтэй одоо ойролцоо байдаг нэлээд олон ардчсан намын за өндөр их одоо тушаал байсан, албан тушаал байсан, нөлөө бүхий гишүүдс орооцолцсон гэсэн энэ мэдээллийг бол одоо ингэж одоо судалж гаргасан байдаг нэг байгаа. Энэ олон нийтийн үйлчлэгээний газар энэ тамхи татах цэгийг бий болгох. За тамхи татах нөхцөлийг одоо үүсгэх. За дам тамхиталтыг одоо ингэж бусдад одоо юу гэдэг нам тамхид өртөх энэ одоо сөрөг байдлыг үүсгэсэн. За хуулийг одоо хуулинд ухралт гаргасан. За энэ төрийн одоо тамхины эсрэг тэмцэж байгаа энэ бодлогыг нэлээд содруулсан. За ийм үйл ажиллагааг бол одоо зөвхөн ардчсан намын одоо Эрдэнэт гишүүнүүдийг заавал Монгол Ардын намын ч гэсэн за өнөөдөр ч гэсэн одоо энэ өндөр албан тушаалд байж байгаа гишүүд оролцсон гэдгийг бол одоо Улсын их хурлын одоо тэр хурлын протокол бол илэрхийлж байгаа. За энэ шаардлагатай үеийн протоколыг өдрөөс ид галгаж ил болгож болно. Үүнээс хойш ер нь бол одоо энэ 2020-с 2024 оны хоорондогт одоо бас энэ тамхины хяналтын одоо хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахаар бас энэ эрүүл мэндийн яам зах ажлын хэсэг засгийн газар нэлээд ажилласан боловч энэ ерөөс урагшаа яваагүй. Бүр энэ эрүүл мэндийн яамнаас энэ бүр ингээд засгийн газарт энэ хуулийг өргөн барих тухай асуудал яригдсан боловч үнийг бол авч хэлцээгүй. Засгийн газар нэг ч удаа энэ тамхины хяналтын хуулийн нэмэлт өөрчлөлт тухайд яриаггүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхины хяналтын суурь конвенцийн ажлын албаны дарга Адриана Бланко тамхины хяналтын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж шин тутам үүсэж байгаа болон электрон тамхиг зохицуулах, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх, бүх төрлийн тамхины зар сурталчилгааг хориглох, иргэдээ тамхины хор хөнөөл, дам тамхиталтаас хамгаалах зорилгоор дотоод орчинг тамхигүй болгох зэрэг асуудлыг зохицуулах, тамхи үйлдвэрлэгчдийн нөлөөлөлд автахгүй байхыг Монгол Улсын ерөнхий сайдад уриалсан албан цагтлыг 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ирүүлж, хуулбарыг нь гадаад хэргийн сайд, эрүүл мэндийн сайд, Монгол Улсын Женев дэх нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр болон бусад олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газар улсын хурлын дарга руу тус хуулбарыг хүргүүлсэн байна. Энэ тамхины одоо нэмэлт өөрчлөлтийн тухай яриа гараад ажлын хэсэг ажиллаад. За энэ дотор бол одоо ямар одоо тийм чухал одоо заалтууд орж ирсэн бэ гэвэл хоёр гол заалт орж ирсэн. Нэгдүгээр заалт нь юу байсан бэ гэхээр ер нь бол хэрвээ бид нар энэ тамхины хор хөнөөлтөй одоо тэмцээ, ард иргэдэд одоо эрүүл байлгах, одоо саруул эрүүл Монгол хүн гэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн энд одоо тууштай зогсоё гэвэл энэ тамхины татварыг чангадах ийм заалт явуулсан. За хоёрдугаарт нь энэ сүүлүүд дэлгэрээд байгаа веб буюу одоо энэ цахилгаан тамхи. За энийг бол одоо өнөөдөр ингээд цахилгаан бараа гэж яваад байгааг нь одоо энээс нь гаргаад яг тамхи гэсэн зүйл ангид нь оруулаад онцгой татвар оруулаад за ингээд одоо энийг одоо хяналтанд оруулаад худалдах одоо борлуулах гэдэг юм дээр иймд оруулаад ингээд явуулах яг ийм одоо бас хоёр дахь заалт нь явж байна. За яг энэ байдлыг одоо энэ байдал үүссэн учраас бас энэ тамхи үйлдвэрлэгч маш идэвхтэй ажиллаж одоо энэ хуулийг одоо ингээд одоо хуулийн эрч хүчийг одоо ингээд төсвийн ажиллаж эрч хүчийг сааруулах. За хуулийн өргөн барих үйл явдлууд одоо саад дотгой болсон гэж үзэж байгаа. 2000 оны эхээр бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарсан судалгаар бол дэлхийд даяараа тамхи одоо утаа тамхичтай татгдсан тоол эрс буурсан гэсэн дүн гарсан байна. За энэ мэдээ бол одоо энэ ард иргэдэд маш сайн мэдээ боловч хэнд маш муу мэдээ байсан байвал тамхи үйлдвэрлэгчд маш муу мэдээ байсан. За тэгээд тамхи үйлдвэрлэгч тэр үеэс одоо ямар одоо шинэ стратеги бол гаргаж ирсэн. Тэр нь юу гэхээр бол шинэ төрлийн тамхиг гаргаж ирэх гэсэн одоо ийм бодлогоо боловсруулсан. За эндээ бол одоо энийг бол одоо хэн байх вэ гэдгийг тодорхойлсон. Шинэ хэрэглэгч нь хэн байх вэ гэдгийг тодорхойлсон. За энэ болохоор юу гэдэг ингээд тамхи шиг тамхинаас арай өөрөөр харагдах. За тамхины юм оролцоотой. За тэгээд ийм одоо ийм гоё өнгөтэй, гоё үнэртэй. За тэгээд хүмүүсийн гоё анхаарал татахаар ийм. За тэгээд хэрэглэгчд нь дандаа залуучууд байх. Өөрөөр хэлбэл одоо
шинэ хэрэглэгчдэд татах ийм одоо бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн гэж одоо ийм одоо эрдэмтэд хэлдэг. За энэ ажил одоо яг өнөөдөр хэрэгжээд одоо яг амжилттай явж байгаа гэж хэлж болно. Яг энэ тамхи одоо тэр үндэстэн намсан тамхи үйлдвэрлэгчдийн хувьд бол өнөөдөр Монголд бол веб татагчдын тоо маш өндөр хүрсэн байгаа. За 10 жилийн дунд сургуулийн 4 хүүхдийн нэг нь веб татдаг болсон гэсэн судалгааг боловсролын сайд Наранбаяр энэ жил шилжиж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар Монгол улсад өсвөр насны хүүхдийн тархины хөгжилд электрон тамхины хэрэглээ нь урт хугацаанд сөргөөр нөлөөлж эрүүл мэнд амь насанд нь аюул эрсдэл учруулах ийм аюултайг тогтоожээ. Ерөнхий боловсролын 13-аас 17 насны суралцагчдын 24.8% буюу 4 суралцагч тутмын нэг нь сүүлийн 1 сард электрон тамхи хэрэглэж үзсэн. 10 суралцагч тутмын нэг нь янжуур тамхи татсан байна гэсэн судалгаа анхаарал татгууц үзүүлэлт болоод байна. За тэгээд одоо манай энэ хүүхдүүдийн бага улчир хүүхдүүдийн өсвөр насныхны ингээд одоо ингээд уурлаад ингээд татгатаад орж байгаа энэ веб буюу энэ захлаан тамхи нь яг одоо утаа тамхитай адилхан никотин агуулсан бас одоо ингэж эрүүл мэндэд хортой ийм одоо бүтээгдэхүүн байгаа. За мэдээч хэрэг одоо энэ үндэстэн намсан энэ тамхи үйлдвэрчд болох төр юу гэж ярих төр энэ бол одоо эрүүл мэндэд хоргүй. За энэ бол одоо тамхинаас гаргах одоо маш зөв арга зам. За энэ бол одоо юу гэдэг ер нь бол тамхитай ямар ч холбоодлгүй ийм бүтээгдэхүүн. Гэсэн одоо янз бүрийн одоо тийм ер нь бол эрүүл мэндэд ямар ч хохирлгүй гэсэн одоо ийм хуурамч судалгаа гаргаж түүнийг одоо хэвлэл мэдээллийн байгууллагаар мөнгөж цацж байгаа. Янжуур тамхи шиг муухай үнэргүй олон төрлийн амтны сонголттой. Судалгаагаар 95% янжуур тамхинаас 20 хөнөөл багтаа гэж батлагдсан. Мөн янжуур тамхинаас гарахад танд хамгийн сайн тусалцаа үзүүлэх болно. Ер нь бол үндэстэн дамсан одоо энэ тамхи үйлдвэрлэгчдийн одоо нөлөөлөл Монголд бол нэлээд хүчрхэгдсэн гэж ерөнхийд нь харагджээ. Одоо сэтгүүлч миний нүдэнд бол. За 2020-оос 2024 оны хооронд бол ингээд хуулийн нэмэлт өөрчлөлт хийхэд бол одоо маш том саад хийсэн. За эдгээр тэгэл ямар одоо энэ арга замаар ямар одоо арга одоо хийж байгаа эдгээр бол өөрсдөө бол ингээд одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарсан судалгаа байж байгаа. За энд ямар юм болж ирсэн бэхтэр бол ер нь за ийм одоо төрийн бас байгууллага. За ийм төрийн бас байгууллагуудыг ингээд зэрэгцээ олноор нь гаргаж ирдэг. За эднийг өөрсдөө санхүүжүүлдэг. За дээр нь одоо янз бүрийн одоо тийм шинжлэх ухааны байгууллагын нотлсон одоо ийм судалгаа дүгнэлтийг бол одоо говьлж өөрсдийн одоо хуурамч судалгааны дүнг хажуугаар нь гаргаж ирж за үүнийг одоо хэвлэл мэдээллийн байгууллага зацч нийгмийн санаа бодлолд тус нөлөөлдөг. За маш идэвхтэйгээр яг зүйтэйгээр одоо яг эрүүл мэндийн одоо эмч юм уу одоо эмнэлгийн ажилтан ч юм уу одоо яг эрүүл мэндийн төлөө явж байгаа хүмүүс. За дээр нь одоо энэ яг ингээд төрийн бас байгууллага биш бас ингээд энэ яг энэ тамхины эсрэг дэмжиж байгаа одоо эрүүл мэндийн төлөө зогсож байгаа ийм одоо нийгмийн одоо зүтгэлтэн одоо энэ одоо төрийн бас байгууллагын одоо зүтгэлтнүүдийг шүүх цагдаад өгдөг. Дарамталдаг. Одоо ингээд ажил төрөлтөнд саад учруулдаг. За эцэг санааны одоо хохирол амсуулдаг. Тэгээд өөрсдөө бас цааш нь яадаг вэхтэр бол одоо энэ хуулийн одоо тэр төслийн ажлын хэсэгт бол өөрийнхөө хүмүүсийг шургуулдаг, гар хөлөө оруулдаг. Дээр нь одоо ингээд одоо тийм одоо илүү хуурамч судалгаа хийгээд түүнийг одоо ингээд түүнтэйгээ хамтаа ингээд олон улсын янз бүрийн форум энэ төр хийгээд түүнийг хэвлэл мэдээллийн байгууллагаар одоо мөнгө төлж цацдаг. За яг ийм байлаа. За тэгээд дээр нь мэдээж хэрэг эрх баригч одоо хууль тогтоох байгууллагын нөлөөдөх лобби үзүүлдэг. За ийм ажлууд манай Монголд яг ингээд хийгдээд явсан 2022 оноос хойш маш идэвхтэй. Би санаж байна ч бол нэг Австралийн бөгөөд нэг Английн нэг хоёр парламентын конгрессийн гишүүн байсан гэсэн хүмүүс ирээд манай хэвлэл мэдээллийн байгууллага мөнгө төлөөд мэдээлэл хийгээл яваад байсан. Тэгэхээр танилцуулахад миний зүүн гард сууж байгаа хүнийг бол Sir Kevin Barron гэдэг ийм хүн байгаа. Энэ хүн маань 36 жилийн турш Английн парламентын хэлж байгаа одоо олддогтой гарсан парламентын гишүүнээр ажиллаж исэн Английн парламентын хүн байгаа. За миний баруун гард талд сууж байгаа хүн бол доктор Colin Paul Mandelson гэдэг хүн байгаа. Энэ хүн бол ямар учиртай хүн бэ гэхлээр үндсэн мэрэгчлэл нь бол тамхины эсрэг эмчилгээний мэрэгчлэлтэн байгаа. Дээрээс нь эрүүл мэндийн мэрэгчнүүдэд зориулсан тамхинаас
гарахыг дэмжих мэрэгчлэтнүүдийн ийм зөвлөл байгуулад тэрнээсээ ийм мэрэгчлэтнүүдэд зориулсан ийм гарын авлага гаргасан ийм хүн байгаа. За ингээд бол манай энэ хууль бол одоо ингээд зогссон байдалд орсон. За маш аюултай байдал ямар байдал үүсэж нэгтэй бол манай түрүү хэллээ шүү дээ. Энэ Наранбаяр сайд өөрөө хэлжээ. Дунд сургуулийн 4 хүүхдийн нэг нь веб тавиг татчихна. За 8 одоо охины нэг нь одоо тавиг татдаг болсон байна гэж. За өнөөдрийн байдлаар одоо би ингээд харахад бол ер нь бол энэ хууль бол ингээд яваагүй. 2020-оос 2024 онд яваагүй. Дараад нь сая шинээр байгуулагдсан улсын их хурл бол бас ажлын хэсэг гаргасан байж байгаа. За Номын чимэг гэдэг одоо эмэгтэй гишүүнээр ахлуулсан одоо 6 гишүүн оролцсон. Тэгээд ингээд ажлын хэсэг ажилласан. Гэхдээ энэ ажлын хэсгийг байгуулагдсан одоо ингээд ямар одоо зорилгоор байгуулагдсан бэ гэдгийг ингээд аваад үзэхээр энэ ажлын хэсэг бол юу байгаа? Ер нь бол энэ хуулийг нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байна уу? ВП-г одоо энэ хуулинд хамруулах хэрэг байна уугүй гэдгийг судлах ажлын хэсэг гэж. Тэгээд шаардлагатай бол хуулийн төсөлд боловсруулах гэсэн тийм. Тэгэхээр ийм одоо заалт орж ирж байна гэдэг бол өөрөө энэ нэг лобби одоо групп бол их өндөр түвшинд ажилласан байна. За манай улсын их хурлын түвшинд хүрсэн байна гэж бол анзаарэгдэж байгаа. Бидний хувьд хуулийн дээр ажиллаж байгаа хүмүүс бол нэмнэ гэсэн байр суурьтай байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол ямар нэгэн аль нэгийг нь ялгаатай байдлаар биш жигд нэмээчээ гэсэн ийм одоо байр суурь байт юм байна. Зөвлөмж нь өөрийнх нь өртгийн хамгийн багадаа 75%-аас доошгүй байх татварыг одоо нэмэхийг олон улсад бол уриалд юм байна. За бид нар одоо мэдээж тамхиныхаа ширхэг бүр дээр нь байна уу 100 ширхэг дээр нь байна уу граммалж гинүү гэдэг тамхины татварыг янжуур тамхин дээр татвар тавих асуудал маань нэлээд наривчсан ийм хэмжигдэхүүнээр байт юм байна. Энэ болгоныг үзээд дээр нь электрон тамхиг никотинд нөхүү эсвэл хэрэгсэлтэнд нөхүү гэд олон аргачлалууд байгаа. Энэ бүгдийг тооцоолж үзээд харьцуулсан судалгаа хийж байгаад энэ дээрээ бол нэмнэ гэж харж байгаа. Ер нь бол энийг аль нь илүү хортой хоргүй гэдэг асуудлаас үүдээд татврын ялгаатай гэхээсээ илүү адилхан л хүүхэд залуучуудын эрүүл мэндэд хохирол учруулж байгаа. Нийтийн эрүүл мэндийн хувьд хоёулаа хохиролтой гэдэг утгаар нь адилхан татвар оногдуулах гэсэн байр суурьтай байгаа. Одоо тухайн үед одоо 2017 онд ч энэ эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Саран Гэрэл улсын хурлын гишүүн. За түүний эзэмшлийн ТV телевизийн одоо уран бүтээлчд бол энэ Japan Tobacco International гэсэн компани ивент итгэлгээр Евразийн форумд оролцож байсан. Тэр ийм бол бас байж болохгүй ийм зүйл. Ийм зүйл одоо болж ирсэн. За тэгэхээр ийм зүйлээс бид бас боломжтой хөстэй. За өнөөдөр ч гэсэн бас ингээд ер нь бол бид нар ингээд ер нь ажлын хэсэг боломжтой. Яг бол өнгө суудаач гэсэн ингээд энэ одоо судлаад үзэхдээ улсын их хурлын ер нь яасан энэ одоо ажлын хэсэг шүү дээ. Одоо нэг хуулийн өргөн ажлын хэсэгт одоо худалдаа ажлын танхим орсон байсан байна. Төлөөлөл. Худалдаа ажлын танхим яагаад орж болохгүй гэдэг энэ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага за түүний одоо энэ тамхины ялалтын суурь конвенцэд юу заасан бэ гэхээр энэ хамаарал бүхий сонирхлын зөрчилтэй хүмүүсийг оролцуулж болохгүй л гэж. Тэгэхээр худалдаа ажлын танхим яагаад сонирхлын зөрчилтэй бодчихвоо гэхээр тус одоо энэ танхимд нь одоо Монголын одоо тамхи үйлдвэрлэдэг томоохон компани төлөөлөд байдаг. Бүр ингээд тэр нь Монголын топ 100 нэгжийн одоо ингээд өргөмж хүлээж авдаг компанид байж байгаа. Тэгэхээр одоо тэр Japan Tobacco International гэж байж байгаа. Valtam гэж байж байна те том. Өнөөдөр манай Монголын одоо зах зээл дээр 2 том тоглогч байна шүү дээ. Нэг нь Japan одоо тэр Tobacco International гэдэг Valtam гэдэг 2 том тоглогч байж байна. Нөгөөт нь болохоор одоо энэ юу байж байгаа? Korea Ginseng гэх компани. За үүний одоо дистрибьютор компани Атан Газар Трейд гэдэг. Энэ 2 компани байж байгаа. Энэ хоёр хуулиа нийлээд Монголын тамхины зах зээлийн одоо 85% эзэлдэг. За энэ 2 компаниас гадна одоо Монгол тамхи соо гэж би одоо Монголын одоо үйлдвэрлэгч компани. За өөр бас жижиг одоо тийм компани байж байна. За тэгэхээр яг хуу Монгол тамхи соогийн хувьд бол бид нар мэдж байна. Улсын хурлын гишүүн дашторж байсан, засгийн газрын гишүүн байсан, лобби хийдэг байсан тухай үед. За гайрын татвараа одоо 5% болгож ирсэн гэдэг ийм лоббинууд бас хийж ирсэн. За юу гэдэг нь янз бүрийн тэмцээн урдааныг спонсорддаг байсан. Тэргээр одоо тамхиг сурталчилдаг байсан гэдэг. Тэс. Тэгэхээр одоо бол ингээд бид нар ингээд ярих цаашаа явах тэр тамхины одоо хяналтын одоо хуулиа сайжруулах асуудал ярьж байгаа. Тэгэхээр ажлын хэсэг байгуулсан байна. Тэгэхээр энэ ажлын хэсэгт одоо хэн орж болох вэ? Хэн орж болохгүй гэдэг. Тэгэхээр хамаарлаггүй, сонирхлын зөрчилгүй энэ төлөөл орох хэрэгтэй. Худалдаа ажлын танхим яагаад энд орж болохгүй вэ? Энэ ажлыг яагаад орж болохгүй вэ? Яагаад сонирхол зөрчилтэй болчихоо гэхээр худалдаа ажлын танхимын одоо хүндэт гэдэг юм уу хараг одоо ийм одоо нөлөө бүхий одоо гишүүдийнх нь одоо тоонд түрүүний яриад байгаа Japan Tobacco International-ийн одоо энэ дистрибьютор Valtam компани
За мөн одоо тэр Корея Жиншин компани одоо ингээд дистрибьютор компани Алтан гац трейд гэх ийм компанид орсон байдаг. Тэгэхээр энэ юу гэж яах гэхээр бол ийм учраас одоо энэ ажлын хэсэгт хэрвээ одоо энэ худалдаа ажлын танхим орсон бол худалдаа ажлын танхимыг гаргах ёстой гэж үзэж байна. За 2022 он гэдэг 2022 оны тэр намар одоо хуулийн төслийг өргөн барих гэжсэн үе шүү дээ. Энэ үед одоо ингээл яг энэ үед одоо гаднаас хоёр зочин ирдсэн, хоёр том эрдэнэтэй гэдэг өөрийгөө нэрлэлсэн хүмүүс явж исэн. Тэгээд янз бүрийн уулзах хүмүүс, янз бүрийн форум хичээж исэн. За энэ хүмүүс одоо ингээд улсын хурлын гишүүдтэй уулзаад улсын хурлын одоо гишүүд одоо энэ хүмүүсийн одоо гүн давтаад за энэ хүмүүсүүд одоо тухайн үед одоо олон нийтийн радио телевизийн ерөнхий захиалгаар ажилласан одоо бүрнээрөө одоо утас зохицтой энэ хүмүүсийг одоо ярилцлаганд оруулаад за бүрнээ оюун одоо за тгий гэж зөвшөөрөөд за тэгээд нэвтрүүлд орохгүй шууд нэвтрүүлд орох гэдэг ихтэн харин тухайн үед нь ажиллаж байсан одоо ажиллаж байгаа тэр нийгмийн редакцийн Пям засаг сэтгүүлчид одоо бас өөрөө зангаар гаргаад за энэ хүмүүс өнөөдөр энэ нэвтрүүлд орох шаардлага нь байна. Энэ хүмүүс өнөөдөр өдөр оруулах одоо боломжгүй гэж сэтгүүлч хаан зүгээс одоо ингээд саа тавьж зогсоосон байдаг. Тэгэхээр энэ байдал юу орж ийнэ гэхээр ерөнхий юугаараа бол энэ үндэстэн намсан тамхи үйлдвэрлэгчд бол Монголд их нөлөөтэй болжээ. За нэг түрүүн биелээ веб хэрэглэгчдийн одоо холбоог байгуулагдсан байгаа. Тэгээд тамхигүй маргаашны төлөөгөө бас төрийн бас байгуулагдсан байгаа. Тэгээд бид нар үйл ажиллагааг үйл ажиллагааг бас анхааралтай ажиглаж байгаа. Тэгэхээр бид нар бол хаашаа байна, хэнд үйлчилж байна гэдэг. За энэ эдгээр байгууллагуудын ард талд нь бас ямар нэг хэмжээгээр эрүүл мэндийн яамны том төслийн хүмүүс ард тал болж байгаа гэдгийг бол одоо ингээд судалж үзэж байгаа. Бас юм байна гэдэг бол одоо тэгээд одоо яг юу болоод байна гэхээр бол одоо энэ тамхины хяналтыг чангаруулах шаардлагатай байгаа. За ямар ч ажлаас гарсан ажлын хэсгийн ахлагчаар нь бол одоо намын чимэг гишүүн одоо томилогдсон ажиллаж байгаа. За эхнийхээ одоо хилцүүлгэн дээр хийгээд эхэлсэн байгаа. За намын чимгийн хувьд бол юу гэдэг ерөнхийдөө тамхи үйлдвэрлэгчдээс одоо ийм хамаарлаггүй байна гэдэг өөрөө хувьдаа зарласан. За өмнө хийжсэн ажлын туршид харуулбал нийслэлийн одоо орлогчдоор ажиллаж байхдаа бол бид нар бол юу гаргаж ирсэн бэ гэхээр бол энэ 18-аас доош насны хүүхдүүдэд веб тамхиг татахыг хоригдсон энэ журам гаргаж ирсэн. За энэ хэдийгээр энэ журам бол одоо мэдээж хэрэг бас ийм одоо санаачлах ийм одоо нэг талаас дэвшил ингээд бас анхааралтай ажиллаж байгаа төрийн албан хаагчдын бас нэг ийм манлайлал гэж харагдаж байгаа боловч яг амьдрал дээр очих дээр бол хууль давсан журам учраас маш олон газар ингээд шүүхтэй дэрэгтэр унж ирсэн юм байна. Тэгэхээр бол одоо энийг бол одоо ингээд албан ёсоор энэ журмаа хууль болгоод за ингээд хуулиараа энийг одоо тамхины хяналтыг сайжруулах юм бас байна гэж харж байгаа. Тэгэхээр одоо мэдээж хэрэг энэ хуулиуд одоо баталгаа гэвэл харж чадахгүй байна. Ямар ч сайжраа болгох. Гэхдээ бол найдах бол үлдэж байна. Найдах бол үлдэж байгаа. Тэгэхээр бол одоо энэ улсын хурлын энэ тамхины одоо энэ үйлдвэрлэгчдээс одоо хол байж эдний лоббид орохгүй байж. За Монголынхаа ард эрдэнэ төлөө, Монголын нийгмийн төлөө бас энэ одоо чухал одоо ийм хуулийг одоо тамхины хяналтын суурь конвенцэд нийцүүлж бас ингээ гаргана гэдэг одоо хүлээлт байгаа гэдгийг бас сэтгүүлч миний үед хэлээд энэ нэвтрүүлгээ одоо өндөрлөж байна.